SAT шалгалт бэлдэж байгаа хүүхдүүдэд зориулаад математикийн шугам функцийг бодлого үзэж үзье. За бодлого маань юу гэж өгдөж байна уу гэхээр x-ийн болоод y-ийн утгад өгөгдсөн. За үүнээс хэдүүлээ юу тодорхойлох ёстой гэхээр we have to find out what function represents these values. За тэгэхээр яг үхээр хэдүүлээ асуултаа ойлгочлоо. За хариултуудаа харах юм бол энэ шугам функц байж таарч байна. Шугам функц. За тэгвэл хэдүүлээ шугам функцийн slope хэд байна уу гэдгийг харах юм бол 1 2 3 4 бүгд өөр утгуудтай. Y-intercept-ийг харах юм бол 2 3 5 7 гэдээ бас ондоо утгуудтай. За энэ дотроос хэрвээ энд x тэнцүү t гэдэг y-intercept байсан бол шууд хараад хэдүүлээ хэлж болох байлаа. Тийм юм алга. Тэр next best-ийн юу байх уу гэхээр хэдүүлээ slope харчна гэсэн үг. За хамгийн амархан slope болох арга маань хаана байна вэ гэх юм бол энэ хоёр утгыг л аваад үзье л да. Тийм бол манай slope юу болж тарах вэ гэхээр delta y over delta x болно. Буюу 3-аас 1x-ад 2 3-аас 2x-ад 1. Буюу манай slope 2 болж таарлаа. За тэгвэл үүнд харгалзах хариу аль байна уу гэхээр b хариу буюу 2x-с 3 өгдөг. Хариу бол манай бодлогын хариу болж таарах нэ.